Талах байна уу? Талах. Байна. Ямар талах байна? Ой, тэр энэ байж штэ. Бүрээ талах гин. Казак талах гэж байдаг юм уу? Гэхдээ нэр тэр тэгээд казакууд хийж байгаа штэ нөө. Энийг казакууд маа л хийж байгаа юу? Биш, энийг л авчих. Ингээ ямар үнэтэй нэрээ? 4500. Яасан тоогүй. Тэгээд хам штэ наад чинь. Гүр хийх байгаа тэр гуйх нь хайр тэр байхгүй. Байхгүй. Ямар? Энэ хэдийн? Энэ жижиг нь 3000 юм уу? Яас хэцүү юм бэ? За яа тийм жижигээс авч. Тэд бас талхны төр байгаа. Нэг мөрөө энэ том нь 3500, энэ жижиг 3000. 500. 500 ч надад чухал шүү дээ. За нэг өдрийнх нь чинь заа зэнийг л авчих. Би нэг гэхдээ нэг мөнгө өсөх даалгавар байгаа үстэй. Тэндэл иргэд хам өгчөө тавья та. Гүй энэ ч надад 7 хоног харж байгаа. Тэ? Ганцаар идэхэд болно үстэй чи. 3000. За яах вэ? Яа тийм. Нэг талхтай. Лочо мочод байгаа идэд болно шүү дээ. Баярлаа. За баярлалаа гэж. Талхтайгаа лочод байгаа идэж чинь яа тийм. 3500 төгрөгөөр нэг талах. Хитвчнээс нь мөнгө гарахтай зэрэг алтан төрөгийн ноён нуруу хугарч ярих вөө гэлтэй. Нэг талхны үнэнд ингэтлээ эмзэглэн гэдэг 10 хоногт 21000 төгрөгтэй амьдрах хүн ямар хэмнэлттэй сэтгэл зүйтэй болдгийг харуулж байна. Аргач үү дээ. Эн чин зүгээр ч нэг талах биш. 10 хоногийн төсвийн бараг 6-ны 1 шүү дээ. Ихрич амаа энэ оршлонгийн ар байсны гимэн би сүүлөө харлаа энэ миний хай Яа чимээг орж ирсэн юм бэ? Тэр штэ дуу хоор бол угаасаа хүний амьдралын хамгийн гоё хэсэг штэ тий. Дууг дагаад тэр чигээрээ дурсамж явж идэг. Дуу бол заримдаа хэлж чадахгүй байгаа зүйлээ бусдад илэрхийлэх хамгийн том боломж байдаг. Тэгээд дээрс нь би iStop хамтлагийн ер нь бол фэн. Үнэнч фэн байгаа. Тэгээд миний хамгийн дуртай дуу бол бас энэ дуу байгаа. Тэгээд монголчууд угаасаа бүгд дуртай ах уу. Хин доон дээр ч би хөртөөгөө их болцож алхдаг байлаа. Хүний амьдралд жаргал зовлон угаасаа ээлжилдэг. Тийм болохоор ямарваа нэгэн зүйлд үнэнч байгаарэ жаргалтай, зовлонтой нь хамт хайрлах хэрэгтэй. Бүгдийг хайрлах хэрэгтэй. Тэгэд бүтээл өөрөө үрд юм уу амьтай. Тийм болохоор хүмүүс маань олуулаа нээлж ямарваа нэгэн зүйл рүү одоо юу гэдэг сөргөөр хандж байгаа байдлыг би угаасаа харах дурггүй. Ер нь нэг хүн рүү олон хүн дайрах үзэгдэлт би бүр үзэн яддаг тийм үзэгдлийг. Тийм болохоор та нар маань хайртай хүндэлдэг хин нэг аавыгаа ахыгаа ихчигээ одоо хин нэгэн айдлыг те бүгдийг яг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаарэ. Бүх зүйлдээ нь одоо уучилж өршөөж байгаарэ. Хүнд дахин нэг боломжийг үргэлж өгж байгаарэ. Ер нь ямар ч алдсан хүнд боломж өгөх шиг сайхан зүйл хизээч байхгүй. Алдаа нэрээс нь хизээч дэвсэлж болохгүй. Тэгээ агуу зүйл гэдэг бол угаасаа агуугаар л байдаг. Тэгж хэлмээр энэ. Ер нь энэ сэдвээр ярих юм бол их олон юм ярмаар байна. Тэгээд тийм болохоор ингэ сэтгэл бас ер нь бол миний хувьд жоохон тийм лээ. Би чамайг санд юм аа. Чи энэ хөдөө гадаа тахтай явахтаа нэвтрүүлгээрээс хэлсэн хүүхдийнхаа оймсгийг авч явдаг. Энэ удаач юу? Өсөр хүүхдүүд ч том болчиход ингэ юм. Хүүгийнхээ амьсыг авч явахаа мартаагүй бололтой. Авч ирсэн гэдгээ харуулах гээд үгийн зүрэгөө бослоо шүү. Энэ юу юм? Энэ яг хоо би хотын замд өрийн зайг төчнө гэж боддог. Тэгээд яг хоо энийг зүгээр би байнга ингэ цүнхэлж явдаг нь. Наа чи одоо гэрээсээ сая гарахтаа авсан уу? Тий, ер нь сая гарах. Цэвэрхэн амьс. Би ч байныг өгөхгүй танаа хүүчин бас илхийсэн байна.
За, аавтаа зэрүүлээд аав маань мартсан байх. Би яг авчих чадлаа. Хүү. Би ер нь сүүлийн бараг 1 жил гэрээсээ ингэж удаа яваагүй юм байна. Хоёр угсаа олдоогүй, гэрээс нь олдоогүй ингэж одоо энэ 10 хоног шүү дээ. Би ч одоо ингэ 4 өдөр болчихлоо. Тэгээд энийг одоо уншихаар хоёр уг яг бүр амар санаж ирсэн юм ба. Яс хэцүү юм шулдаг хүн бэ. Сайн уу? Аава энэ захиа очих өдрийн минь төргий. Энийг яагаад бичих болсон бэ гэвэл таныг хайрладаг хэлэх гэсэн юм. Би танараа бахархдаг шүү. Хүмүүс намайг тантай адилхан гэхэд надад тань шиг автаатай баярлдаг аа гэж. Би тантай унтахад халуун төөнөж байгаа. Та бит хоёрын аав гэдгийг мэдрүүлдэг. Та битгий үлсөөрөө битгий ядраараа тэмцээнд амжилт хүсье. 2025 оны 4-р сарын 29. Тэнгэр. Хайртай шүү. Аава би танд хайртай шүү. Би таныг санана тэгтээ тэснэ. Та ажлаа сайн хийгээд хурдан ирээрээ. Аава та бидний баатар шүү. Ээж агаа анаа бид дөрвийг санаад битгий уйлаарай. Би ээж туслаад байж байна. Нэвтрүүлэхдээ ялан шүү. Та чадна. Ханга. Би их сонин хоёр үгээ төрөхөд багыг төрөхөд байл томжилсан. Том тэнгэрийг би төрөхөд түрүүч би ярьж байсан ер нь хүүгээ би төрөхөд яг ээж хурж ирэл нэгдүгээр төрөх төр хурж ирээд намайг хүнсгэд би нэг тийм сэтгэл нэг үгүй тэгж жаад манай аав хурж ирээд намайг тэрсэн чинь би өөлцсөн. Мэдгүй би ер нь хүүтэй болох тэр жаргалыг ер нь аавыгаа яг тэгж л мэдэрсэн баг. Тэгээ ээжигээ тэрхэд нэг хуйлаагүй ээжэж эхнэр төрөд хүүтэй болчлоо гэд юм ч хэлэхэд нэг сэтгэл нэг тийм ингээд нэг юм эсвэл их бариад исэн баг би өөрийгөө. Тэгээд аав ирээд үнсэн чинь би уйлчдаг юм. Тэгэхээр байхын утгыг ер нь тэгэхэд айгүй ааваасаа илүү мэдэрсэн баг. Тэгээд тэр сонин мэдрэмж төрсөн ер нь за. Чичээ. Яасан хэцүү юм уушвал түүхтүүд вэ? Нойр хөө. Миний өсөж мөсөхөл юу ч юм санагдаж штэ. Дараагийн 6 хоног би юу ч идэхгүй байсан чадна. Сэтгэл задлаа. Гүртэй байх гэж ийм сайхан байдаг лөө. Битгий уулаарай гэж байгаа юм. Энэ хоёр хүүхдийн баатар гэхлээр алдах хэрэггүй, хашрах хэрэггүй, няцах хэрэггүй. Ийм л байна да. Энэ өнөөдрийн чинь энэ бүрээ талах чи яасан амттай байна. Эр хүн бүрийн дотор би гэр бүлээ жаргалтай байлгах ёстой гэсэн тангараг оршдог. Тэд сэтгэлээр ундаг. Тэдэнд ядрах үеч бий. Гэсэн ч тэр бүхнийг ил гаргалгүй инээмсэглэлд ороо нууж явдаг эр хүн та ямар агуу вэ? Чамд бүхнээ зориулах чиний аав, нөхөр, ах, хүү бүгдийг нь хайрлаж, ойлгож, сонсож байгаарай.
Тэдэнд ч бас дэмжлэг хэрэгтэй. Тэд ч бас хайрлуулж, халамжлуулах гэж энэ хорвоо дээр ирсэн юм шүү. Хүндлэл, итгэл, халуун дулаан үгс гэдэг эр хүнд амьсгалах агаар мэт чухал зүйл юм. Эр хүн үрээ бодож уйлж байгаа нь хайр, хариуцлага илэрхийлэх хамгийн дээд хэлбэр юм болов уу? Ер нь тэгээд сэтгэл санаа жоохон нэг тиймэрхүү үед бол шоколад идчихвэл хамгийн түрүүнд сэргэдэг. Энэ бол нэг төрлийн байгалийн харалтай сэргэж юм да. За энэ дөрвийн нэгийг сонгох алийг сонгох уу? За алийг сонгочмоор л юм да. Яах вэ? За нэг дууга нэг айтайхан дуулчаасаа гэдэг самбарыг сонгох тийм үү? Өөл дөрвөн дуу гинт орж ирнэ гэдэг бол яг хөө гэтээ би нэрээ бараг ихэнх цээжилсэн юу үгүй чээжилсэн гэхээс илүү нөгөө нэг юу ихэнх нь ерөнхийдөө яг хуу нэлээд гайгүй болгоцсон. Гэхдээ юмыг яаж мэдгүй тухайн үед сандраад буруу одоо хэллэгээр дуулчвал бас болохгүй шүү дээ. Тэгээд баттай ер нь хараад дуулчих дөө л гэдэг дээр ер нь бат цослоо. За ингээд одоо энийгээ идэ. Ийм чихэрлэг юмний дутагдалд орсон байсан юм шүү. Юусэн битгүй явдсан чинь яг ийдсэн чинь ёо. Би тэ эрэхтэй бага шоколад идэж байгаа бас ирсэн байхгүй юу? Ийм гоё юм. Тэгтээ энэ ямар гоё юм бэ? Ёо.